За тэгэхээр ном яри подкаст влог нэвтрүүлгийн энэ удаагийн болонд Нобелийн шагналт зохиолч Орхон Памукийн Хар судар романы талаар ярьж байгаа юм байна. Тэгээд энд одоо ярилцах болсондоо маш их талархалтай байна, баяртай байна. Тэгээд Орхон Памук бол 2006 онд утга зохиолын Нобелийн шагнал авсан. Тэгээд утга зохиолын Нобелийн шагнал бол одоо жил бүрийн наамал тий зарладаг. Тэгээд тэрийг бол одоо чинь жил бүр ингээд энэ жил хэн Нобель авах нь вэ гэд дэлхийн уран зохиол сонирхчдод бол ингээд хүлээгээд байж идэг. Тэгээд энэ мөндөг одоо агуу шагналыг хүртсэн Туркийн зохиолч Орхон Памук бол 1990 онд энэ номоо бичсэн байдаг. Тэгээд миний уншсаар 38 настайдаа энэ романа бичсэн гэсэн. Тэгээ өмнө нь одоо 2-3 роман бичсэн байсан. 38-тайдаа энэ 3 дахь 4 дахь роман дээр бол одоо тий үнэхээр одоо агуу зохиолч болох уу эсвэл одоо эдийн одоо дундаж хэмжээний зохиолч байгаад ингээд дуусах уу гэдэг тий их бодсон шийдвэрийн үндсэн дээр бол өөрөө тийм вакуумжиж өөр очинд очиод өөрийгөө тийм ээ яг арманыхаа гол дүр шиг тусгаарлаж одоо олон сараар амьдэрч тийм ээ энэ романа бичсэн гэдэг. Тэгэхээр тэр юу бас сонголт нь бас сонирхолтой байсан. Тэгээд Памукийн нэг ярилцлагыг уншижсэн. Тэгээд бас шүлэг яруу найраг бичих гэж оролдож байсан гэдэг хичээсэн залуу насандаа. Тэгээд тэр яг ярилцлага дээр гарснаар бол яруу найраг надад хаалга нээх нү гэж би хаалгыг нь тогшиж үтсэн. Ягаад ч юм надад одоо хаалга нээгээгүй гэж хэлсэн байсан. Тэгээд өөрийгөө одоо өргөлдсөн үгийн одоо зохиолд хүч сорхолсон гэж бол тэр ярилцлага дээр хэлсэн байт юм билээ. Гэхдээ мань хүн бол одоо яг үнэндээ бол сайн тийм ээ үргэлжлсэн үгийн зохиол гэдэг бол цаана хэр зэрэг яруу найраг бэ гэдгээс бас хамаарч сайн агуу хэсэг нь одоо үнэлэгддэг гэдэг юм билээ. Тэгэхээр бол энэ хүүрнэл зохиол дээр яруу найрагч бол байж чадсан гэж уншигчийн хувьд бол би үтсэн. Одоо энэ дээр нэг хэсгийг дараа нь таад яг уншиж сонирхолж үзье. За тэгэхээр энэ Хар судар роман дээр юу гардаг вэ гэхээр үйл явдлын одоо эхлэл өрнөл хэсгийн талаар товч хэлж өгөх зүйтэй байх. За энэ дээр зохиолын гол баатар Галип хэмээх одоо хуульч сэргэтэн залуу Стамбулд амьдардаг. За тэгсэн одоо тийм үзэсгэлэнтэй тийм сайхан их нэртэй ухаалаг тийм ээ. Тийм их нэртэй эхнэр нь одоо нэг өдөр Орос руу алга болчихдог. Тэгээд яагаад алга болчихвоо гэд эргэн тойрноо харж хайж эхэлнэ. Гэтэл одоо өөрийнх нь үеэл ах сонины нийтлэлч Желал гэдэг үеэл нь бас алга болсон байдаг. Тэгээд энэ одоо дотны хоёр хүнээ хамтдаа одоо цугцсан байх гэж бас бодно тий. Тэгээд одоо хайж эхэлдэг байгаа. За ингээд бол адал явдал эхэлдэг. Ерөнхийдөө тийм детектив зохиолын бас хэв маягтай тий. Яг үйл явдлыг нь хөөгөөд уншсан уншигч бол за юм одоо адал явдал зохиол байна да гэж уншиж магадгүй. Гэхдээ одоо постмодерн зохиол гэдэг бол тийм маш олон давхархтай өөрийн одоо тийм онцлогтой тий одоо уншигчид бол одоо чинь яг сонголтыг өгдөг ийм одоо төрлийн зохиолууд байдаг учраас тий зөвхөн одоо детектив шугамыг нь хайх биш цаана яг үнэндээ одоо хүн өөрийгөө хайх тийм одоо аялал явж байгаа гэж бас хэлж болно. За тэгээд романы эхлэл дээр тийм ээ одоо эхнэр одоо Руятагаа хэрхэн танилцсан бэ анх хэрхэн хаана харсан бэ гэд бол одоо яваад эхэлдэг. Тэгээд одоо нөгөө энэ номон дээр бас тийм хартай нөхрүүдийн тухай гардаг. Тэгээ одоо өөрөө бас одоо яг тийм нэг эхнэрээ хардж байгаа тухай мэдрэмжүүдийг одоо энэ тэнд одоо жишээ нь хэсгүүдэд харуулдаг тий. Жишээ нь одоо юу гэдгийг эхнэрийгээ ингээд одоо унтж байх үед одоо зүүд тийм ээ одоо далд ухамсар бодол нь ямар байдаг бол гэдэг ингээ ягаад ч ингээ сэмэрхэн бодож эхэлдэг. Тэгснээр тэр бодлоос учруу гимшээд тий энэ дотор одоо жишээ нь тэр дотор бол маш их нууцуд байгаа. Тэр нууц руу одоо өнгийнх нь одоо жишээ нь зөв ч юм уу буруу ч юм уу за баг дэмий байх та тий гэсэн тийм одоо хэсгүүд гарна. Өөр одоо бас хэсгүүд дээр тийм ээ эхнэр нь одоо ингээд детектив роман тийм адал явдалтай зохиол уншаад байж байгаа. Тэгээд эхнэрийнхээ тэр адал явдалтай зохиол уншиж байхдаа юу боддог бол гээл тийм одоо бодлууд орж ирнэ. Тийм их сонирхолтой хэсгүүд гарч ирнэ. За тэгээд энэ роман дээр бол одоо бас одоо чухал дүр болох энэ мань хүний одоо гол дүрийн баатар Галипийн үеэл Жилял бол одоо маш алдартай тийм нийтлэлч байдаг. Тэгээд
хотынхын тэр чигээр одоо нийтлүүдийг нь уншиж идэг. Жилэл одоо энэ сэдвээр энэ тал дээр ямар бодолтой байгаа гэсэн бодлыг нь одоо хүмүүсийг сонирхож идэг. Одоо тийм алдартай opinion editor буюу одоо энэ талаар юу гэж бичдэг бол ямар үзэл бодлыг илэрхийлэх бол гэдэг тэр байр суурийг нь хүмүүсийг хүлээж идэг тийм нийтлэлч одоо манайхаар бол одоо нийтлэлч баабургай цэндтэй гоё юм а да тийм одоо алдартай нийтлэлч байдаг. Тэгээд нийтлэлүүдийнх нь мөрөөр одоо жишээ нь гол дүрийн Баатар маань Галип маань ингээд хөөгөөд явдаг. Тэр нийтлэл дээр одоо жилэл ингэж бичсэн байдаг. Стамбул хотын одоо энэ хэсгийн тухай за тэгэл өөр одоо зурхай сонирхолтой мэдээлэл юу гэдэг те бичихгүй сэдв байхгүй тухай бол ярьдаг. Тэгээд жилэлийн одоо бичсэн нийтлэлийн одоо тийм одоо хэм маягаар ерөнхийдөө яг жилэлийн амьдралаар алга болсон жилэлийн амьдралаар Галип амьдарч эхэлдэг. Эндээс эхлээд одоо яг уншигчдад маш одоо сонирхолтой тийм хэсгүүд одоо шугам руу бол явж ордог гэж би уншигчийн хувьд бол дүгнсэн. Тэгээ эндээс одоо их олон асуултууд гарч ирнэ. Хүн ер нь одоо жишээ нь одоо бидний амьдарч байгаа амьдрал яг бидний өөрсдийн амьдрал мөн байдаг ч юм уу тий. За жишээ нь одоо хүн болгон одоо ингэ зориг мөрөөдөлтэй гэж ярьдаг тий. Жишээ нь одоо би одоо зохиолч болох мөрөөдөлтэй ч юм уу тий. За одоо хин зохиолч болох мөрөөдөлтэй өөр бас Арман дээр ч гэсэн хиний Памукийн өөр Арман дээр ч гэсэн гарч ирдэг л дээ. Тэгээд алдартай зохиолч одоо Габриэл Гарсиа Маркес те Маркес бас одоо нэг сэтгүүлчээр ажиллаж байхдаа зохиолч болохын мөрөөдөлтэй байсан гэж ярьдаг. Тэгснэ алдартай зохиолч болцсныхаа дараа тийм их сонирхолтой сэтгүүл зүүн одоо нийтлэлүүд тийм ээ сурвалжлагууд ч юм уу өгүүлбэрүүд бичих тийм сэтгүүл зүүн одоо бичвэр хэлбэрээр гарч ирэх тийм одоо сэдвүүдийг барьж авангуудаа одоо хэдийн зохиолч болсон тэрийг сэтгүүлчээр одоо хуваар бичиж гэсэн чинь чадахгүй байдаг тий. Тэгээ би ер нь сэтгүүлчд болдог байж гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг ингээд нөгөө хүмүүсийн мөрөдөл амьдрч байгаа одоо тий амьдрахыг хүссэн одоо тэр зориг зам мөрөдөл гэдэг яг үүндээ хүнийх байдгүй өөр хүний мөрөдөл зориг байдаг юм шиг үстэй гэсэн тийм бас одоо дотор харц схемээр одоо бодлоод чинь төрүүлж явах жишээтэй тий. Тэгэл тэндээс одоо чинь одоо миний тий одоо хувь 9 эрдний мөрөдөл одоо ингээд байна тий. Гэтэл энэ мөрөдөл маань яг миний мөрөдөл мөн юм уу? Би өөр хэн нэгний мөрөдлийг зээлээд одоо болтол ингээ амьдарч байгаа юм шиг үстэй гэсэн тийм бодолч төрөх шиг тий. Тэгэхээр одоо тий ном уншаад хүн одоо өөрийнхөө зориг мөрөдөлтөд хүртэл эргэлзэнэ гэдэг бол бас тий амар байгаа байхгүй тий. Одоо утга зохиолын одоо нөлөө гэх юм уу тий. За энэ номын өмтгөл дээр соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч Яруу найрагч Аюур Зан ах бас их тийм сонирхолтой зүйлс бичсэн байсан. Тэгээ нэг хэсгийг нь одоо харахад энэ дээр ингэж байгаа юм л да. Хар судар бичигдсэн тухайд тий Францын алдарт одоо романч одоо Марсель Прустийн талаар ярьж байгаа юм. Тэгээ Марсель Прустийн одоо энэ постмодерн роман бол ямар онцлогтой юм бэ гэхээр тий ийм одоо 1000 жилийн настай сонгодог ийм одоо яруу найраг байсан гэдэг. За тэгэнгүүтээ Памуких болохоор яг одоо бидний амьдарч байгаа цаг үеийн одоо яруу найраг юм да тий постмодерн яруу найраг юм да гэсэн үг хэлсэн байсан. Тэгэхээр нөө түрүүний хэлсэн санаа тий үргэлжлсэн үгийн зохиол гэдэг бол хэр зэрэг яруу найраглаг вэ гэдгээс шалтгаалж одоо жишээ тухайн бүтээлийн одоо агуу гэдэг чанар нь тодорхойлогдож идэг юм болов гэсэн тийм бодолтой байгаад байгаа. За тэгээд энд нэг ийм хэсэг байгаамаа тий. За Памукийн одоо жишээ нь одоо энэ юу Арманы бас нэг сонирхолтой тийм ээ бүлэг одоо энэ олон бүлгүүдтэй бүлэг болгоны эхэнд жишээ нь одоо Достоевскийн ийм одоо үг байна л да 14-р бүлэг дээр миний найраглал бол агуу ирүүчин нэртэй балаа эд байгаамаа гэд тэгснэ. Гэхдээ би чамд энэ тухай ярьж өгмөр байна гэж байгаа байхгүй тий. Тэг яг ямар нэгэн байдлаар энэ одоо миний зүйл хүмүүст хүрэх ёстой гэдэг санаа хэлж гэнэ үү тий. За өөрч одоо давхар олон санаа байгаа бах. За тэгээд энэ бүлэг 14 бол 14-ийн эхлэл бол бүр яг миний нөгөө түрүүн хэлснээр бол яг тийм одоо жинхэнэ яруу найраглаг. Тэгээд бид бүхэн түүнийг хүлээж байгаа гэдэг нэртэй энэ бүлэг. Тэгээд бид бүхэн түүнийг хүлээж байгаа. Бид бүхэн түүнийг олон зуун дамнуулан хүлээж байгаа. Гэхдээ бүгд дор бүрдээ өөр өөр янзаар хүлээж байгаа.
Галата гүүрэн дээрх олон хүнээс залхаад алтан эргийн тугалган хөх ус руу хардаг нэгэн байна. Хэрмийн ёроол буй 2 цонхтой байшинг дулаацуулж дөнгөхгүй байгаа. Зууханд мод хаялдаг нэгэн байна. Жихангир дүүргийн гүн рүү байгаа грек маягийн байшин руу эс төгсөх шатаар өгсдөг нэгэн байна. Анатолийн бөглүү гацаанд найзуудтайгаа уушийн газар уулзах цагаа хүлээх зур Стамбулын сониноос үгийн сүлжээ таан цаг нөхцөөдөг нэгэн байна. Сониноос зураг тодорхойлтыг нь үзсэн онгоцондоо суухыг эсвэл гэрэл гийсэн өрөөнд орж ирж гой бие тэвэрхийг мөрөөддөг нэгэн байна. Ямар ч байсан бид бүхэн түүнийг хүлээж байгаа. Бид мянгантаа уншсан сонинд эсвэл дотор нь хийсэн алимнаас нийлэг ханхалдаг хямдхан гялгарууд нь эсвэл хамаг гар хуруу хөх будаг болгодог торонд хийсэн юм бариад балиар гудамжаар явж байхдаа бас бид бүхэн хүлээж байдгаа гэдэг. Энэ бол зохиолчийн хүлээлтийн тухай биш. За яг нөгөө Стамбулын гудамжнуудын эсвэл нарийнхан гудамжууд сүлжилтсэн тэр олон хүмүүс сахалтай нүд хөмсг болсон түрк залуучууд гоо сайхан түрк эмэгтэйчүүдийн хүлээлтийг хэлж байгаа юм шиг боловч яг энэ зохиол бол яг л өрний тэгээд дорны бүхэл хүн төрлөختөн бид хүлээж идэг тэгээ хүлээлт гэдэг чинь бол өөрөө бас асар том сэдв штэ тийм өөр өөрсдийнхөө бид хүлээж байдгаа гэдэг ийм санаа хэлсэн. Энэ хэсэг бол бас намайг их догтлуулсан тийм яруу найраг хэсэг байсан. За тэгээд түрүү нөгөө постмодерн гэдэг ярьжсэн тийм постмодерн арманыг бол бид нэр яг унших хэрэгтэй. Яг тавьчих уу. За яагаад постмодерн романыг бид нэр унших хэрэгтэй юм? Тэр монголчууд болохоор нөгөө социалист реализм гэж хэлдэг тийм. За тэгээд соцмодернизм гэдэг ч юм уу тийм. Бас уран зохиолын нэг ийм маш гайхамшигтай үеийг их хожуу уншиж ирсэн тийм. 1990 онд бичигдсэн энэ постмодерн романыг бид нэр 2006 онд Нобелийн шагналыг авсны дараа тийм 2015-6 онд 10 жилийн өмнөөс уншиж байна гэдэг бол бас хожуу байна. За тэгэл Марсель Прустийн алдагдсан цагийн эрд гэдэг романыг жишээ нь бид нар баг хагас 100 жилийн дараа уншиж штэ тий. Тэгэхээр постмодернизм гэдэг бол өөрөө юу гэхээр дэлхийн 1-р дайн тэр нөгөө модернист үеийн төгсгөлийн дараа тий ер нь постмодернизм онолч өөрөө тий хүн төрлөختөн бол ер нь хэрэг алгадаа тий нөгөө сайхан ажилтнуудын хувьсгал өрнүүлээд тийм олон ийм соёл олон соёл урлагаа хөгжүүлээд л мундаг болж байна. Одоохон хүмүүс ер нь яалаа да тий баг жаргалын замдаа орлоо гэж байжсэн чинь хүмүүс ойрхон 2 дайн хийгээд тийм ээ. Тэгээд нөгөө Бертран Рассел философчин хэлснээр бол 1900 40-од оны дундор өгсөн ярьцлага дээр нь бол хэлсэн байдаг ч тийм хүмүүс ер нь нэг ойрын 5 жилийн дотор бол баг хүн төрлөختөнд сөнхнэ гэдэг тийм. Тэгэхээр яг энэ сэтгэлгээнд дээр постмодернизм бол явж идэг. Тэгэхээр хүн ер нь эргэлзээтэй шүү гэдэг энэ санааг постмодерн зохиолууд бол ердийн энэ тайзны хувьд ердийн детектив юм роман юм шиг мөртлөө цаагуур нь маш олон зүйлийг хүмүүст ярьж өгч идэг тийм. За яг хэлэх ярьж өгөх гэж хэлэх бас уран зохиол дээр төдийлөн тохиромжгүй байх. Хүн өөрөө нэг энэ авдрын энэ роман буюу нэг энэ жижигхэн түлхүүрээр өөрөө ойлгох ёстой. Постмодерн зохиол гэдэг бол тийм бол ичдтэй тийм чухал гэж хэлэх гээд байгаа юм. За тэгээд зохиолч болон контекстийн талаар хэлэх гэсэн тийм постмодерн роман тэгээ олон дуу хоолой эндээс сонсогддог нэг үнэн байдаггүй тийм явцуу нэг үнэн энэ зохиол төр байдаггүй хүмүүс өөр өөрсдийнхөө энэ үннийг хаана тийм хүн ер нь жишээ нь хүний дүр гэдэг амьдарч байгаа амьдрал гэдэг яг миний амьдрал мөн ч юм уу тийм ээ. За тэгээд миний энэ зориг мөрөөдөл чи миний их мөн ч юм уу гэдэг энэ эргэлзээг төрүүлж эхэлнэ. За тэгээд цаашаага чинь өөрийгөө хайгаад эхэлнэ. Тэг хүн ер нь өөрийгөө хайна гэж ярьдаг, өөрийгөө олох гэж ярьдаг, өөрийгөө бүтээх гэж ярьдаг тийм. Тийм хувь хүний хөгжлийн номууд дээр бол тийм өөрийгөө бүтээ гэл тийм.
ингээл just do it гэдэг гал ингээл урайлаад байдаг те. Тэгээд нөгөө хувийн хөгжлийн тийм одоо номуудыг бас их уншихаар заримдаа ингээ нөгөө хордлогонд ороод ингээд юу яадаг штэ те. За одоо хэцүү маа гэд те. Залгах гэх юм уу те. Тэр ийм үед яах вэ гэхээр ийм одоо уран зохиолыг үзэх хэрэгтэй. Зарим одоо санаа, зарим ойлголтыг жишээ нь уран зохиол, тэг уран зохиолыг тэр түмдээ одоо ном хэлбэрээр өгүүлэхээс өөр аргагүй тийм зүйлс гэж бас байдаг те. Кино хэлбэрээр хүргэж боддог кино сонирхолтой тийм ээ. Үзэхэд бол номын талаар зохиолын талаар мэдээд авчин. Гэтэл яг энэ ном хэлбэрээр байхгүй бол одоо ойлгохгүй тийм санаанууд гэж байна. Жишээ нь одоо хар судар дээр гарч байгаа тэр олон яруу найрагдлаг, тэр олон одоо чинь сүлжилтсэн гудамжуудын одоо дундуур одоо өөрийгөө олох гээд явж байгаа энэ хүн гэдэг энэ гол дүр буюу Галип те. Ер нь хүн гэдэг чинь өөрөө юу вүлээ гэдэг санааг кинон дээр нэг өөрөөр харуулна. Гэтэл яг ном хэлбэрээр нь л одоо ойлгох бас тийм одоо зүйл гэж байна. За тэгэхээр яг энэ зохиолын тухайд бол тийм нэг үнэн байдаггүй, явц нэг үнэн байдаггүй, олон дуу хоолой байгаа, олон одоо давхаргууд байгаа, олон одоо сүлжилтсэн гудамжууд байгаа. Тэр гудамжуудаар ингээ явж яхад бол хүн одоо өөрийгөө ингээ олох гээд явж идэг тийм. Гэтэл одоо яг үнэндээ эцэст нь хүн ер нь өөрийгөө олдог ч юм өөрийгөө олсон чинь огт өөр хүн байвал яах вэ тий гэдэг асуулт. Тэг нээлттэй энэ асуултад жишээ нь одоо уншигч бол өөр өөрийнхөө хариулах байх л та. Өөрийгөө олох тухайд тий. За тэгээд нөгөө өөрийгөө олох гэдэг бол бас их тийм амаргүй тий философийн аялал байгаа байхгүй тий. За өөрийгөө бүтээ гэдэг бол заах өөр яриа болоо явчих бах те өөр зүйл рүү явчин. Тэгэхээр өөрийгөө олох тухай гэсэн энэ номын өгүүлэмжтэй хэлсэн санаа маань юу гэхээр зохиолын баатар Галип бол одоо юу яаж байгаа те Жилалын одоо өөрийнхөө үеэлтэй алдартай сонины нийтлжийн амьдрал руу орж байгаа юм. Тэг яг тэр шилжилттэй зэрэгцээд номыг уншиж байгаа уншигч бол Галипийн одоо амьдрал руу орж байгаа байхгүй те. Тэгэхээр яг Галипийн амьдралаар ингээ амьдрна гэхээр одоо тий тэр одоо эхнэрээ хайх үеэлээ хайх одоо тэр аялал руу тийм ээ бас ингээд маш их зүйл боддог тий ингээ ганцаараа өөрийгөө олохгүй явж байгаа хүн бол ингээ яг үндэ өөртөө нүүр тулж байгаа байхгүй тий. Тэгэл одоо миний энэ одоо бодож исэн бодол ерөн зөв байсан юм уу тий ингэж бодож исэн бодол маань өмнө шал худлаа байсан байна гэдэг ч юм уу тий. За тэгээд ер нь бол одоо энэ романыг уншаад ингээ явхад бол уншигч хүн бол тий өөрийгөө олох хайл нь одоо өөрийгөө зохиох одоо ийм зохиол болж бас хувирж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. За тэгээд номын одоо зохиолч маань бол өөрөө юусан байгаа шүү дээ. Энийг номыг бичихтэй бол ингээ бас олон сараар ингээ ганцаараа байсан гэж байгаа. Яг нөгөө хиний агуу Маркес одоо тий 100 жилийн ганцаардлаа бичгтээ ингээ ганцаараа байдаг шиг тий. Тэгэхээр яг ийм одоо ганцаараа чимээгүй ингээ байна гэдэг бол одоо тий хүн одоо ганцаараа байхдаа л жинхэнэ одоо тэр хүний дуу хоолой гарч ирдэг гэсэн ийм санаа бас энэ зохиол дээр гарч ирдэг. Тэгээ энэ талаар бол бас судлаач нар дээр бичсэн байлээ тий. Хүн ганцаараа байх одоо нөгөө ганцаараа ингээл 10 хоногийн одоо бясалгал хийж үзсэн гэдэг хүмүүс их тийм бас их сонирхолтой зүйлс ярьдаг юм лээ. Би одоо хийж үзэх бол сайн мэдэхгүй тий. Яг ганцаараа байна өөр лүгөө өнгөйн гэдэг бас их ямар учир холбогдолтой сонирхолтой зүйл байх уу тий. Тэгэхээр яг тэр санааг бол зохиолч маань өөрөө ном дотроо хийсэн байлээ. Тэгээд орчин үеийн энэ уран зохиолыг бол зохиолчийг нь зохиолоос нь бол ялгаж салгаж тусад нь ойлгох аргагүй болчихсон тий. Тэгэхээр зохиолчийг бид нэр уншдгаа гэсэн үг. Тэгэхээр магадгүй Памук бол энэ зохиол дээр төрлөх хотынхоо нөгөө гоо үцэглэн за уй одоо гунгийг тийм ээ гаргахтаа тэр одоо өрөнд орны сэтгэлгээний онцлогийг гаргаж ирсэн учраас Нобелийн шагнал хүртсэн гэдэг штэ тий. Дараа нь одоо жишээ нь олон зохиол дээр нь Памукийн одоо яг энэ төрлөх нутгаа гэсэн төрлөх хотоо гэсэн сэтгэл мэдрэмжүүд гардаг. За бас одоо нөгөө өрөнд орны одоо аль одоо сэтгэлгээний онцлогуудыг бол мань хүмүүжээд өөрөө тэмсэхэтэн гаралтай зураач болох гэсэн юм ундаг одоо тий зохиолч байгаа штэ тий. Тэгэхээр бас их одоо боловсролтой энэ бол харанхуй цэжээр уран зохиол бичнэ гэж бол байхгүй л дээ тий. Тэгэхээр их боловсролтой хүний хувьд бол одоо жишээ нь энэ зохиол дээр яг энэ хар судар дээр бол
бүлэг болгон дээр ишилж байгаа тэр одоо философчдын зохиолчдын санаануудад гарчиж байгаа юм л да. Тэгээд тэр дотор бол өрнийн дорны одоо маш олон одоо философчдын санаа ишлэлүүд одоо орж ирдэг. Тэгээд давхар тэр ишлэлтэй одоо холбогдсон тийм нийтлэлүүдээр энэ зохиолоо ингэж зүүж холбож хийсэн юм арман гэдэг юм байна тий. Тэр утгаараа бол одоо тий өрний хүн дорны хүн шатч одоо сонирхолтой роман байж тараа. Тийм ч учраас яг түрүүний тодорхойлж ясаар Нобелийн шагнал авсан болов гэж бодож байгаа. Энэ одоо романыг ямар хүмүүс унших ёстой юм бэ гэхээр тий нөгөө түрүүн хэлснээр нөгөө хүмүүс одоо өөрийгөө олъё гэж зорж яваа хүмүүс магадгүй уншвал их тохиромжтой тий. Тэгээ миний хувьд бол сургуулаа төгссөн тэгэхээр нэг ажил анхны ажилдаа ороод тийм ээ 2-3 жил ажиллаж исэн тийм үе байсан санагдаж байна. Тэгэл тэр үед яг ингээ нэг орондоо би чи ингээ хэвтэж унших дуртай муу зуршилтай тийм үедээ ингээл уншиж байсан. Тэгээд тэр үед уншиж байхад л яг л одоо нөгөө Галипийн дотор ороод тий эхнэрийнхэн тухай бодлууд, үеэлийнхэн тухай бодлууд тэгэл тэр гудамжаар ингээ алхаж явахдаа тийм ээ боддог тийм яг зохиолчийн гол дүрийн одоо баатрийн оронд өөрийгөө тавьж хаад уншиж байсан. Тэгэхээр яг хөө зүгээр одоо насны хувьд бол одоо ингээл насан турсан тэгэл одоо ер нь одоо ингээд бас нэг жоохон тийм өөрийгөө олох гээд явж байгаа ч юм уу нэг тийм оршихуун хямралд орсон гэдэг гэх юм уу те. Одоо манай энэ Жинзи үеийнхэн ч тэгдэг болж байна гэж штэ. Ажилд ороод одоо удаагүй байжсэн ингээ оршихуун хямралд орчлоо захирлаа чөлөө авъя гэдэг гэсэн. Тэгэхээр Жинзи үеийн одоо тийм одоо залуучуудаа яг тийм үедээ энийг уншихыг бол бас зөвлөж байна. Тэгээд энэ зохиолоор гарч байгаа юм хүн ер нь өөрийгөө олохыг хүсэж байгаа бол өөрийгөө алдах хэрэгтэй гэж байгаа юм. Тэгээд яг энэ бас тийм айхтар санаа байгаа юм л да. Тэгээд яг үндэ би бол одоо яг уншиж байхдаа тэгж зориглож өөрийгөө алдсан гэж бас хийж бол чадахгүй байна гэдэг. Тэр санааг бас ер нь бодцоод тэгээд уншвал зүгээр болов тий. Романы гол дүрийн одоо насан дээр байгаа яг ийм хотын ажил хэрэгч хүмүүс тий. Тэгэхээр одоо юу гэдэг 40 насны хямрал гэдэргээл ярьдаг штэ. Тийм одоо хямралын хугарлын цаг дээрээ явж байгаа уншигчд байвал бас уншвал их зүйлийг бодох зохиол болов бодож байна.